Өвөрхөнгай аймгийн Баруунбаян улаан сумын 90 жилийн од зориулв. Монгол орн байгалийн олон сайхан өнгө будгийг хослуулсан дахин давтагдшгүй тогтцтой хангай говь тал хээр хосолсон олон арван газруудтай билээ. Түүний нэг нь Баруунбаян улаан сум юм. Уг сум нь хангай говь хосолсон байгалийн үдсэглэн бүрдсэн газар зүйн байрлалд оршно. Тэргүүндэн мөнх цастай хад асганд нь аригл янгар дүүлэн байхын хамт төрөл бүрийн жимс алгалуулсан зүүн богд уулын хан өвөр бэлд хангай нуруунаас их авч төмөн амьтныг ундаалan буй таацын голдос сутгадаг цагаан нурын хөвөөнөөс гоёо сулхир халиурсан Монголын их хилэс хөрмөн хадат өшгөөг шир хайрхны нуруунд хаач давтагдашгүй байгалийн зогцол билээ. За говь хээрийн бүс одоо хосолсон ийм нутаг юм. Сумын нийт нутгийн хэмжээ 3491 квадрат километр. Ийм нутагтай. За өнөөгийн байдлаар одоо манай сум бол нэг 700-аад өрх 2700-аад хүнтэй 156 мянган шахмалтай иймэрхүү малаж ихүй одоо эдийн засгийн гол үндэс болсон. Өөрөөр хэлбэл манай сум маань зургийн хуаршиг өөнх алгалсан үзэсгэлэнтэй байгалийн үзэсгэлэнтэй төв ухсагт оршдог сайхан газар юм аа. Ууландан аргал янгэр бол элбэг таруу. Тэгээ одоо араатан жигүүрт ер нь тэгэл ял даснаас өгсүүлээ тэгэл болжмор хөтөл жигүүртэн би. За араатангийн хувьд бол яг үдэ тэгэл ервс сүлүүснээс гэсээгэл тэгэл тарууг тоглоог хүртэл байна. За зэрлэг амтны хувьд бол манай сум бол дээр үед холын хэлбэгтэй байсан юм лээ. За тэгэл одоо чан үнэ ярс юм уу тэгээд байгалийн зээр хар сүүл цагаан зээр гэдэг ийм ан амтан бол ихтэй. Богд сахвол байна, эсхийн сахвол байна. Энэ цагаан нуур чинь цэлэлдэж байсан. Цагаан нуур дүүрэн байсан. Таацсан гол чинь тасарч үзээгүй тийм үед. Байгалийн одоо гоцсойхон үзэсгэлэнтэй газар байгуулагдсан сум. Энэ Өшгөг богд гэж хоёр уултай. Одоо тэр харин өнөө жил нуур баг бай нууртай, наадалтан элэстэй байгалийн мөл ер нь тийм үзэсгэлэнтэй яхараггүй зурагчгүй юм зурцсан юм шиг харагддаг шүү дээ. Одоо нисгийн нуруунд дараас ингээд харахад тийм сайхан тэгэл ургамал өвс ургамал юм их тэгсхэн гоё тал хоёр тийм зэгцэрсэн тал хоёр тийм хоёр талтан хоёр энтэй сайхан уултай эсвэл богд хэрэг ямар ч ганцуудад нэрвэгддэггүй. Тэгээ ганц болж байсан авчил байдаг, судалж болж байсан авч байдаг ийм сайхан хоёр төсөгтэй уултай ийм л газар нутагтай ус суган даа. Баруунбаян улаан сум нь далайн түвшнээс дээш 1260 м өргөгдсөн физ газар зүүн хувьд Монгол Алтай нурууны үргэлжлэл бага богд Арс богдын улсын завсар хөндөй дагуу урд баруун талаараа дов толгод гүвээгээр хүрээлэгдсэн урдаас нь хойш чиглэгдсэн налуу гадаргуутай улсын хооронд хөндөй хоолойн салхины нөлөө ихтэй хойд уртрагийн 101 градус 26 минут өмнөд дөргөргийн 45 градус 12 минутын солилцолд оршдог. Баруунбаян улаан сумын уур амьсгалын байдал уул зүйн нөлөөнөөс ихээхэн хамааралтай. Манай Өвөрхөнгай аймгийн Баруунбаян сум бол Өвөрхөнгай аймгийн нутгийн бол хамгийн баруун захт оршдог. Өөрөөр хэлбэл Баян хонгор аймаг та нэлээд олон километр буюу 2-3 сумаар одоо хил залгадаг. Ийм говь хангаа госолсон аймгийнхаа төвөөс 190 км алслагдсан ийм сум юм. Бас нэлээд байгалийн үдсэглэн төгөлдөр ийм нутаг эдгээр Баруунбаян улаанчууд одоо бахархаж байдаг. Манай нутагт одоо тэр байгалийн тогтоц өндөр сүрлэг уултанч байдаг, өргөн цэхлэг таланч байдаг, урсгал мөрөн голонч байдаг, дунаж яасан одоо нууранч байдаг. За тэгээд элсэн манхан цөл нугын өргөн хоолой гэдэг ингээд байгалийн тогтцын бүхэл шинж бүрдсэн. Тэгсэн алтлан одоо говийн байгалийн одоо тогтцын
одоо цав цонжноос өсөөгөөд өнгийн одоо газар шороо ийм одоо зохицуулсан. Өөрөөр хэлбэл одоо Солонгын 7 хоног алгалсан юм шиг улаан цагаан хар бор шар ногоон гэх мэтэр өнгийн газар шороо хадад толгой энэ юм госолж байдгаараа бол өстой зургийн хор шиг нутаг гэж хэлж болмоор бахархмаар ийм сайхан нутаг байгаамаа. Мал сураг маань одоо өсөж 100 мянган толгой төрлөө. Сүүлийн олон жилийн ган гачиг энэс хойш их мал маань нэлээд зарим үед одоо нэлээд харагдаж байсан. Манай сон бол одоо байгалийн хүнд өгцөлд байдаг. Ийм сон байгаа юм. Одоо говийн одоо эрсдэл суурамсгалтай зунных асар их халдаг, өвлөн их үйтэрдэг, шуурга шороо нүддэг ийм одоо байгалийн эрсдэл суурамсгалтай нутгадор манайхан манай мачид манай сумын одоо хөдөлмөрчийн ард түмэн бол ихээхэн ажил хийж ажлаа одоо амжилттай авч яваа гэж миний хувьд одоо боддог. Манай сум бол уултаастай 3 сая учраас ер нь альч мал 5 гүшүүл аль нь ч эдээшлэгдэх тохиромжтой. Аль нь ч одоо ургамлын дахирч байдаг янз бүрийн ургамал ихтэй. Дээр чинь бүр энэ одоогд бол ихэх ургамал гардаг гэсэн чинь орооч их ордог. Тэгээ зөвхөн энэ гол гэхэд энэ нугын голд чинь намар орж ирэхэд айл гэрээ барьчихад харагддаг бай. Тэгээ дээрс зангидаж үйж гэрийнхэн том яг болдог. Малаан тэгж хардаг тийм л байсан дэлхийд. Тийм л сайхан. Тэр үед чинь энэ нутаг чинь зээгрөөс их хэлбэгтэй. Байгаан энэ тал чинь зөв хөрөнтөж байсан юм да. Намайг мэдхэд зээр олон хоёр ийм л нутаг. За тэгээд манай самчна 1949 онд Мариортын албан төлөөлөгдөд улс автортой байгуулсан. За тэр автортой байгуулснаар сум энэрөө ууж тэгээд машин тэргийн рүү их явдаг болсноос л зээгрөөс өргөхийн үргэж энэ болж байсан юм байна. Би бол тэр хэсгийн нуруунд байхад тэр Мариортын албан салгуулж байсан. Одоо манай хэсгүүнээр аргуулсан цааш нь дамжуулна. Тэгэхэд би бас одоо улаан их гэдэг ажилтай нэгөөр хэлүүлэн шуудан зөгч одоо энэ төрийн бичиг хэргийг зөвлөж байсан. Тэрийг бас одоо хөрөх газар наятай хөрөх хийсэн гэж өтгэж явсан юм жаахан залуу юм явсан төгтөө. Ийм сайхан нутгалж байгаадаа би одоо баяртай. Энэ сайхан нутгийн буян гişиг хүч яваадаа би энэ сайхан буян нутгийн буян гişиг хүтэж энэ буян тамалынхан гişигүүнээ одоо дийлэгт яваадаа би баяртай байдаг юм аа. За байгалийн тогтц чинь манай барамгүйн чинь андан сайр гэж ингээд түүнийх өсгөнөрөө урдлаар нэг том сайр байдаг. Андан сайр гэж. За тэр сайр дотор лоо гэж нэг нэртэй газар бий. Улаан шаазгаа газар. А тэнцээс тэнд лоо амдэр байсан. Баггүй лоо гэдэг газар бол лоо нэртэй тийм яга ирмэг улаан газар байлгүй. Тэнд бол тийм зөвхөн лооны шаа гэж ярьдаг. Жижигхэн хурах шигний шааны дайтай юм хаяа манай хөсөөдөрөнөг хаантын дуугаалхдаг. Яг саваатай ирмэг тэр улаан тийм шаанууд байдаг ус одоо маргацсан байгаад тэр жил нэг болсоо одоо ханаас ч сонирхож явсан гэсэн тэр шааны мөнгөн ч өөр болсон. Хэв хэлбэрийн ч өөр юмнууд. Энэхүү нутагт эрд галавын үеэс луу татаалын шанд хулстай зэрэг газартаа нэн эртний сүнсэн өвсөн тэжээлт үлгэрвэл хөгтөн амьтдын 100-аас 130 сая жилийн тэртээ амьдарч байсныг гэрчилсэн чулуудсан яс байгааг 1924 онд Америкийн судлаач Эндрюс Олжинийн судалгааны баримт материалууд данд дүрдэж биширч багтаж байсан түүхүй. Одоо 10 хэдэн оноос эхэлж одоо гадаадын онцлог сонирхлыг татчихсан. 1922, 23, 24 онд бол Америкийн одоо алдарт газар зүйч аялагч Шафен Эндрюс гэдэг хүн бол ирж одоо динозаврын одоо бас зохисны олзуурыг бол олсон хүн байгаа. За тэгээд манай сумд бол анхны гадаадын жуулчдын бааз бол байгуулагдсан. Тэгээд ямар нэгэн яг манай төрийн улс төрийн үзэл судлалын шалтгаанаас болоод манай суманд байсан одоо гадаадын жуулчны бааз бол татан болгож өмнө гурван шилжүүлсэн юм байнамаа. Алууна яс олсон гэж одоо өвөрхангай музей эрхлэгч Нанхайдаг гэдэг хүн байлаа л да. Тэр Нанхайдаггүй манайд очиж музей байгуулж
1970 онд байгуулж өгч байсан. Тэгээд тэнцээс нэг тийм чулуутсан тэмээний үзүүнээ шиг юм аваад ирсэн байсан. Олоож ирсэн байсан. Тэгсэн юу гэсэн лугна яасан. Лугна үзүүнээ яасан. Мөн эртний хүний амьдралын улмөр манай тоолон ихэн болон өмнөх хүрэл зэвсгийн үеийн бунхан бичигт хад төдийгүй зэр зэвсэг хэрэгсүүргээд олон арван түүх соёлын дурсгалууд олдсоор байна. Баруун Баян улаан сумны эртний түүхт нутаг байхаас гадна Монголын их хаадын үрсад энэ нутагт өнөөдөрч аж төрсөөр байгаа билээ. Угсаа гарвал язгууртан агаад унган нутаг нь түүхэн замналтайг энд дүгүүлээ. Баруун Баян улаан сумын уугуул овог удмын үүсэл нь Чингис хааны алтан ураг буюу түүний баг хүү Тулуун удмынхан билээ. Тулуун хөвгүн Хобилайцэцэн түүний 3 дугаар хөвгүн Чингэм тайжаас Батмунхад аян хаан хүртэлх үеийг нэг үе болгон ургийн бичиг сурвалж түүхэнд тэмдэглэн үлдээжээ. Даян хааны 2 дугаар хөвгүний отгон хүүн Жалаар тайж гэрсэн юм. Иймээс Чингис хааны нааших 16 дахь үеийн аж хүү гэрсэнц 7 хөвгөнтэй байснаас тэд нь халахын 4 аймгийн халах үндэсний бүхэд тайж ардууд юм. Гэрсэнцэн Идүүгээгийн Монгол улсын хангайм бүсэд сууршин суусан тул тэр үеэс халах гэсэн нэр үүссэн бөгөөд түүнээс хойш халах Монгол, халах 4 аймаг, халах үндэстэн хэмээн ярьж бичигдэж эхэлсэн байна. Тиймээс унган иргэдэн Чингис хааны алтан ургийнхан халах үндэстэн боржигн хяад шарнууд шонос төв довогтон юм. Одоо манай антай бол одоо нари хайрхан дулаа 30 баруун Баян сумын 3 сумын уулзмт тугаамаа. Манай энэ хүн уртад шанган шилүүтэйг сайхан уул байна. Энэ үнд одоо манай анхны ерөнхий сайд төгсөгчийн одоо нам сэрэн маань энэ өнөөхөн төрс нутаг хөтлийн чарын байгаа. Энэ ч тоонтны чэвэйт энэ сайхан түүх тусахтай сайхан нутаг байгаа юм аа. Халахын сайн оюун хаан төгс очрын намны сэрэн одоогийн Баруун Баян улаан сумын нутагт 1878 онд мэндэлжээ. Намны сэрэн эцэг нь болох догшин цоохор ноён төгс очр нас хальсаар ноёны суудал залгаж сайн ноён хаан намны сэрэн 23 жил төр түшилсжээ. Тэрээр 1911 оны хавар Манжаас тусгаарлах халахын 4 хааны нэрээр хаантар сулсаас тусамж гуйх бичигт гарын үсэг зурсан бөгөөд тусгаар тогтносны дараа засгийн газар бүрдүүлэхэд шадар сайдаар томилогдсон байна. 1912 оны 7 сард бүгд ерөнхийлөн захирах сайдын тушаал бий болгож Богд хаант тусгаар Монгол улсын засгийн газрын анхны ерөнхий сайдаар сайн ноён хаан намны сэрэн томилогджээ. Намны сэрэн 1919 оны 4 сард таалал болтлоо. Монгол улсын ерөнхий сайдаар 7 жил ажилласан байна. 1919 оны 4 сард сайн ноён хаан намны сэрэн хорлогдсон 41 наснда таалал төгсжээ. Одоо нэр алдартай хүмүүсийг нэрлэхэд бол одоо нэлээд бас олон хүнийг нэрлж болох. Тухайлбал одоо төрийн шагналт Хөдөлмөрийн Баатар заслын одоо нэртэй юм чи манай Гончигсэнгийн Ямхуу Баатар байж байна. За тэгээд одоо хүний гавь ятамч Бэндэн Даржин Андал Чагнагийн Банзрагч гэдэг одоо ийм гавь ятамч нар байна. Манай сумын анхны дарга Дасан бууг байцтраг болж байсан. Энэ сумын захиргааны хөдөлтөд одоо өшөө чэж өрөмөлгшөө одоо усгсан тэр хүний одоо нэлээ улс лиг өдөрж зохион байгуулах тэр юу гэрээ нэлээд чадварлаг тийм хүн байсан да. За тэгээд нэрдэвт гэдэг бол одоо Малчхан шинжлэх ухааны доктор профессор Ахтимч багш үзрийн Яндандор философи ухааны эрдэмтэн багш үзрийн Сэрэн Надмад гэдэг одоо ийм хоёр нэртэй эрдэмтэн байна. Мөн философи ухааны нэртэй эрдэмтэн одоо Содон дарга дорж даваад бисэн эрдэмтэд түүхэн шинжлэх ухааны эрдэмтэн соёлын гав яцад гэлтэн одоо Галсангийн Норовсон биологи ухааны эрдэмтэн одоо
иргэдэн давг техникийн ухааны эрдэмтэн одоо гэндэнд орж ийн Төмөрбаатар олон сайхан дарга нар байсан Хуандан сасрын бүрүү мандрагчийн дарчрлоо бүрэн байн дашуунцэг олон сайхан дарга нар энэ 92 онд үндсэн хууль хэлцэхэд тэр 400 гаруй дэвтэртэй чинь 3 одоо манай сумандраас улс байж ах жишээтэй байсан. Тэгэхээр одоо бас сум орны дөрөвч байсан тухайн үеийн тэрсгэнүүд нь бол бас нэлээд ажил үйлсэн нь бол өөрөг сайхан байсныг тод жишээ байдаг лөө гэж би бодож явдаг. За гэх мэтлэнгээр одоо эрдэмтэд ихэд нэг одоо 15 6 орон гот газар орон буюу дансамаас очиж амьдэрсэн одоо сэхэтэн энэ манай бүтээлч өмсийн аюулгүй хүмүүсийн үр удам гэхэд одоо өөрийнхөө сумд төрж өсч энэ сумын сургууль сураагүй ч гэсэн одоо тэр газар төрж өссөн манай эднэрийн үр удам бас одоо 5 6 эрдэмтэн 20 гаруй эрдэмтэн төрсөн ийм улсыг эдгээр манай залуу үе бахархаж байдаг. Манай энэ хоолой чинь дахимгоон тэмээч таацын голын тариач ард сурмын хурч аргон голын адууч арсуудын ямаач гэж өөр алдартай юу тэмдэглэж байсан юм лээ. 1931 онд 31 сумтайгаар Өвөрхангай аймаг байгуулагдаж мөн оны 2 дугаар сараас Цэцэрлэг мандлын аймгийн хан хөгшин уулын хушууны Баян улаан хөхөвөрд сумуудыг нэгтгэж баруун Баян улаан сумыг 600 гаруй өрх 320 гаруй хүнтэй 60,000 орчим малтай анх байгуулж байжээ. Баруун Баян улаан сумын төв нь Өшгөгийн нурууны задгай сүүж гэдэг газар төвлөрөх болсон байна. Түүнээс хойш Лусын шанд Өшгөгийн нуруу Баян айрыг хярын гашуунд сумын төв байсан бөгөөд 1951 онд одоогийн байгаа Хөвөрлөө нүүсэн түүхтэй. Тус суманд 1926 онд намын 1927 онд эвлэлийн үр байгуулагдсан байна. Ангуй сэгтээ бороо дөөсчөөс юм лээ. Зангийн дарган дэлгэрийн дачторж үлгмөө бохож бооход цэдэн дом галчин туз гэж тэгж байгуулж байсан юм лээ. Яа тэгэл тэрнээс хойш манай сум чинь бол 7 багтай нэлээд том сум байсан хэрэг өшгийн ороонд эхлээд энэ сумын төв нүүжирч энд бууж байхад манай сумын ард түмэн ямар шүү байсныг би нэг л төсөөлөл сэтгэлд одоо байд юм аа. Би одоо тэмээ энд өглөө тэмээн дээр атсан чинь нэг юм шилрээж явчих. Тэгэхээр энэ сумын төвийн урдлын хөвөлдөр дурандж суусан. Тэгэхэд бол сум одоо тулахтай төв дээр төвийн нүүж ирсэн хэд уруухан 4-5 айл 100 гяндантай бүх айл цагаан бүрээс бүгд одоо савга дээврэн цаоронхой өглөөр дуранд суухад ингээл нуган гол сумын төвөх ингээл яг босч байхад өснөө тийм задгай дэшээ утаа болсон. Ийм л амьдралтай 1950 онд манай сумын хөдөлмөрчдүүд заалгасан. 1951 онд одоогийн энд төвдөө буюу нугын хөвөрт төвлөрснөөс хойш за одоо барилга байгууламж бий болж албан газрууд өргөжин тэлж эндээ төвлөрч ингэж төв үссэн ийм одоо төвхтэй сум юм аа. Баруун Баян улаан сумын хөгжилд томоохон дэвшил авчирсан зүйл бол бичиг үсэг тэр дундаа Монгол бичгийн оруулсан хувь нэмэр их билээ. Тэртээ 1925 онд Тахин Тэнхэн байгуулагдаж шинэ үеийн сэхэтэн боловсон хүчнээ бэлдэж байсан өнөөдөр олон арван эрдэмтэд бий болох учиг болсон бизээ. Анхны багшаар Цэдэнбол, Цэдэн-Дамбанаар томилогдож Аюуш, Тогооч, Чойжимц, Батсуур,
хас базар мөн жанчим нар анхны суралцагчид байсан юм. За маань сургууль нь 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байртай, 52 хүүхдийн хүчин чадалтай 2 дотор байртай, нийтдээ бол 470 гаруй суралцагчтай, 52 багш ажлагчтай сургалт хүмүүжлийн ажлыг явуулж байна. За үүнээс нийт суралцагчийн маань 80 гаруй хувь нь бол малчны хүүхэд, тэрнээс 30 гаруй хувь нь буюу 110 суралцагчуд дотор байранд, нийт багшлах боловсон хүчний маань 70 гаруй хувь нь бол бакалаврын зэрэгтэй, 20 гаруй хувь нь бол дипломын зэрэглэлтэй багш нар ажиллаж байна. Ингээд 50 гаруй хувь нь бол мэрэгжлийн зэрэгтэй, үүнээс бол тэргүүлэх зэрэгтэй 8%, 45% нь бол заа харах зэрэгтэй багш нар байна. За ингээд 11 оноос эхлээд бол шатрын танхимыг бол бий болгож, шатрын хөгжүүлэх сургалтыг бол хичээлүүлсэн. Энэ сургалтын үр дүнд бол аймгийн өсвөрийн аврагчлал оруулах шатрын тэмцээнд бол зурагчд маань бол багийн дүнгээр бол 3 жил дараалал бол 2 дугаар байрт, улсын аврагт бол 4-7 сурагч бол оролцсон амжилтыг бол үзүүлсэн. Аман гарамгийн спортыг бол спортыг хөгжүүлэх сургалтыг бол хичээл цогцлох сургалтыг бол хичээлүүлж байна. Ингээд энэ дугуулны сурагчид маань амжилттай хичээлж аймгийн аваргаар бол сүүлийн 5 жил бол эхний 3 байр шалгарч улсын аврагт бол оролцох хэрэг харин улсын аврагт оролцож тэргүүн байрыг бол эзэлсэн. Манай Баруун Байлаасын хүүхдийн цэцэрлэг нь 1967 онд анх Чавилсанч нэгдлийн өрөнгөөр үүсэн байгуулагдсан. Тэгээ 1980 оны хүртэл гэр дэмжин машин зэрэг зэрэгтүүл ажиллагаа зохиолж 1980 оноос энэ цэцэрлэг маань шинээр баригдаж тэгээд 2 бүлэгтэй 50 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай харах баригдсан байгаа. Тэгээд яг өнөөдрийн байдлаар манай 3 бүлэгтэй 95 хүүхдийг хүлээн авч 13 багш ажилтан сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг зохиолж байна. Мөн малчтын хүүхдийг сургууль бэлтгэх, сургуулийн боловсрол олгох зорилгоор нүүдлийн гэр цэцэрлэг, явуулын бүлэг, ээлжийн бүлгийн сургалтуудыг зохион байгуулалт явуулдаг. За манай байгууллага нь 1934 оноос анх улаан гэр нэртэйгээр үүсэн байгуулагдсан. 2 хүний орон тоотойгоор ингэж үүсэн байгуулагдсан төвхтэй. За 1950 онд клуб болоод за 1960 онд болохоор дахиад улаан булан гэсэн нэртэйгээр бий болоод за 1960 оноос хойш 90 он хүртэл соёлын өргөө гэсэн нэртэйгээр 90 оноос хойш соёлын өргөөгөр явж байгаад 2005 оноос хойш соёлын төв гэсэн нэртэйгээр анх өнөө хүртэл үүсэн байгуулагдаад орон нутгийн хэмжээнд соёл урлагийн үйлчилгээг үргэлж ажиллаж байна. Бурхан багшийн игдөөцөн шинийн 15, шинийн 8, 25, 30-ны өдрүүдэд их дөөцөн хугарал хийж өдрөлтмөн ажиллагаудаа хийж гүйцэтгэж энэ Баруун Байлаачуудынхаа буян гişгийг тэгштгэх, буян гişг далдрын сайн сайхан байлгах үүднээс ном хурга, ном үдэж байнга энд ажиллаж байна. Энэ манай хийдийн түүх бол манай сумын төв дээр бол хийд бол урд дүн байж байгаагүй. Сумын өндөр настан Тастралжийн мандрагч гэж хүний санаачлагаар англиар суурга усгаж ирсэн. Тэрний дараа суурга хөл тайрыг басгасан. Тэрний дараа нутгийн эрдэмтэн барилгын яамд ажилладаг Сэрэн Дожин бор гэдэг хүний санаачлагаар манай хийдийг басгаж өгч 2005 онд сумын 80 жилийн аягаар бидний төлөөлөж гисэн. Өөрхөн аймгийн Баруун Баян улаан сумын Чавилсан нэгдлийн гинэчин Дасцэр сүүлийн 5 жилд 478-аас 638 эм хүний махралжгүй мавлаж 100 ихээс 106 төлөвөж үүсэн. Улсын авраг болгохтаа би чинь баасан Сэрэн Дожин баасангүй туслах малчаа 727 тэмээтэй 90 гинэс 90 ботог бойжуулж тэгж улсын авраг болж ирсэн юм да. Баасангүй миний туслах малчаа тэгж ирсэн да. Өөрхөн аймгийн Баруун Баян улаан сумын 1-р бригадын банчин болгоо. Өөрхөн аймгийн Баруун Баян улаан сумын өсмөрчөд тэмээн сүргийн төслөх түүний материалгаар зэвэжтүүлээ. Нэгмадаа сав хашиг сумын дэжтүүдэд чиглэсэн удирдлагын байгууллагын тодорхой хэмжээ авч ажиллаж байна. Үүний үрээр туссан нэгдэлээ тэмээн төлөвлөгөө улсын дунд чаас дээгүүр нийлүүлж сайхан болж байна.
Тусмын 3 удаагийн аврах тэмээчнээс ухаатар сүүлийн 17 жил тэмээн зүрхийг олдуулж энэ жил 22-ийн гинээс 22 батгуулж ашигчмын төлөвлөгөөг 105-аас 115 байр биелүүлжээ. Тэмээчнээс ухаатар хүндрэгүний матчдын аргачлалаас шамдан суралцж матччилгааны аюул суурин тулжва тэргүүний тэмээч буюу юм. Улсын аварга малчтаас бол одоо дэмжгийн намын дарж Батцэрийн Бэхжирбаатар хамгийн анхных нь одоо хорлын дэвцэрэн гэж одоо гарсан настай хүн байна. Энэ тэмээч ийм улсууд бий. За улсын сайн малчны хамгийн анхных гэвэл зүгээр одоо нэлийн дээр үе одоо Гиндигийн саяны нэмбүү гэж 3000 г малтай. Дээр үед нэ форомтод мал зул өгч одоо тусалж явахад 2000 төгрөг 60 борлого мөр 200 сарлаг өгчсэн тийм их буянтай тийм сайхан манай нутгийн одоо алдартай тийм сайхан буурай бий. Бас 60 жил одоо мал дагаж явна. Энэ хооронд бол яг нэгдлийн малыг 30 жил маллаа. Сүүлд нь одоо хувийн одоо нэгдэл тарсаас өмчөж авснаас хойш 10 жил 20 жил одоо 10 жил одоо хувийн мал зөрчтэй явж мянга малчин боллоо. Нэгдлийн малын малчваа яг тодорхой хэмжээний амжилт хөтөл гаргаж улсын аварга малчин аймгийн дэр удаагийн аварга сумын 10 удаагийн аварга болж ажил хөтөлөө хийж явлаа. Улсын аварга болж амжилт хөтөлийн зөв сайхан үнэлэхэд манай сумын удирдлагууд одоо үзүүлж байлаа. Ялангуяа сумын дарга тухайд байсан сумын дарга Агчин Жамбал сумын мал зөөч энгтэр аймгийн хөдөөж хөтгөн дарга Баяр Татган бол манайг одоо улсын аварга болоход би чинь өмч хөвжлөх жил одоо улсын аварга болсон шүү дээ. Нэгдэл тархын жил. Би бол 10 хэдэн жилийн амжилтын хөтөлөөр ингэж явж бол одоо улсын аварга болсон. Энийг одоо хүмүүсийн сайхан нэмж цаагийн улсын аварга болж хөдөлмөрийн одоо олон жил одоо ийм ажлыг хэмжээ би зөв үнэлж чадсан да. Чихэн жил зөв үнэлж чадсан да би байж бод юм аа. 2004 онд бол хон хөргтөл манай баг баргадаас бол сумын аварга малчт 3-4 төрж Улмар аймгийн аварга малчид төрж байсан. Манай багаас бол одоо аймгийн аварга тэмээчин 3 аймгийн аварга малчин зохиончин мянгатууд бол мөн 4 төрсөн. 3 дугаарыг нь одоо 8000-тай. Тэр дотор 2 хүүтэй ганц хоёулаа аймгийн аварга малчин. 2 хүн хүү аав 2 аймгийн аварга малчин, 1 хүн сумын аварга малчин. Байгчаатай мөн нэмж гэж ясны хүүхдүүд Алтан Батганы эзэн болсон. Ээж аав хүү 3 аймгийн аварга малчин болсон. Таацсан голын тариачин гэж одоо дээдлийн Таацсан голын дөхмөр нутагтай улсуудыг тэгж ярьдаг. Тэнд бол сайхан чанар сайтай 10 тарьдаг. 10 гараа одоо Сайн Яхагийн одоо гол шашны онгийн голын хүрээнийх нэг бол одоо Таацсан голын тарианы амттай сайхан гурлаар амд итгэдэг баялан элдвс уха шашны зан үйлэнд хэрэгэлдэг юм нь бол тэнд манай сумын дургасан тарианаас бол хангадаг байсан. Баруун Баян улаан сумын иргэд малж ухвын газар тариалан эрхлэж ирсэн бөгөөд тэр дундаа Таацсын халтар арвайг эрдэ дээр үеэс эрхлэж ирсэн байна. Таацсын хөх арвайн богд хаант Монгол улсын үед халахын 5 брендийн нэгээр шалгарч байсан сайхан үнээр амтаран ижил төрлийн бүтээгдэхүүнээс эрс ялгаатай. Мөн түнчлэн Монголд ховорхон байдаг бөөрийн элсний сувилал ходоо дотрын хүрэн хадны ар шаам байдаг бөгөөд байгалийн үдсгэлэнтэй газрын нэг юм аа. За Таацын гөгтөрэ гэдэг бол нэртэй алдартай тариа байт юм аа. Таацынхын голоор услуудаа тэгээд айл айлаараа өмчлөөд авна. Одоо манай энчээд одоо ингээ 10-аад хүн байхад 10-аад хүний тийм тухайлаа жаахан газар авна. Тэрний үн замар гэж үнэхээр сайхан тэрэмдээд одоо чулуун тэрний тэрэмдээд авна. Тэгээд тэрнийг бол одоо шар тусмастай зураал нутгийн эд шимдэ хоол нь байсан шүү. Ихэмч Ямху, Бади, Атхунгадын арга хүн ардынхан гэрүүлийн хин төлөө электр мэтлэг авьяас чадвараар дайчлан ажиллаж
Хөдөлмөрчдийн талаархал хүлээж байгаа туршлагатай эмчнэр юм. Энэ тасгийн эмч мэргэжлүүд өөрөөр манай улсад хэрэгжиж байгаагүй элэг цэсний болон ноён хүчирхэн өвчнүүдийг нийс заслын аргаар ангаахсан төдийгүй элэгний ахыг өрөвслийн үед цусан хангамжийг сайжруулах, судасны хагалгаа болон элэг цэсний бусад олон янзын залгаа хагалгаануудыг амжилттай хийдэг болсон байна. Эргээд одоо бид нар сумандаа ирэхэд бол тэр бүгд бол бас маш их сайхан санагдчихсан. Одоо ингээд суманд очиход бол манай суманд бол нэлээ олон барилга байгууламж баригдсан, нэлээ хөгжсөн байл л дээ. Тэгээд тэр үед бол 70-аад оны үед бол одоо бидний насны үеийн хүмүүс бол одоо яг зэрэг одоо тэр үед ч одоо нөгөө хөдөө аж ахуй хөгжүүлэх одоо илгээлтийн эзэдгээл хөдөө ингэж гардаг байсан. Тэгээд ингээд одоо төгсж ирсэн хүмүүстэй бол ерөөсөө мэрэгчлэр нь хүлээж аваад уусаадаа чууд чи ингээд хөдөө ингэж хуваарлдаг байлаа шүү дээ бас хугацаатай. Тэгээ бид нар бол тэгэж ажиллаа. Тэгээд одоо хөдөө чинь нэг эвлийн ажил гээл эвлийн сонгуульт ажил, хувьсгал залуучуудын ажил. Тэгээд янз бүрийн сонгуульт ажлууд байдаг. Бид өхөн бол тэрэнд тусдаа идэвхтэй оролцдог байсан. Тэгээ 1991-92 онд тэмээ хувьшлагадад айл нэг бол тэмээ авдсан юм байна. Тэрийг бол хүнсэндээ хэрэглээд тэмээг зохион байгуулалттайгаар бууруулсан гэдэг хэрэгээр энэ засгийн газрын 75 дугаар дахтаа бол арга хэмжээ авагдаж байлаа. Бас тэр яах вэ? Ард түмнийхээ тэр үедээ яагаад гэвэл хар хорны гурилын үйлдвэрүүдэд нэг тэмээг 70 хэлийн гурил гэж 3 шуудаа гурилаас нэг тэмээг өгч байсан. 210 хил гурилтай ус айл бол ерөөс тэр жилд ажирахгүй. Тэр боогоо хийдгээрээ хийн, эдгээрээ идэн. Тэр улсад бол дам махаар биш гурил дижээлэр тэдний дуулах ашигтай л ажил. Тэгээ тийм хийж бас өгөхөлд орж ил байла. Тэрнээс нь би яцаагүй ард түмнийхэн бас тусын тулд хийж байсан. Засаг даргын тамгын газар бол нийт 16 албаа хаагч, дэрэгдэх албатын буюу нийгмийн даатгал, татвар, халамж, багийн засаг дарга нар, цагдаа, хэсгийн төлөөлөгч гэсэн ийм 26 албаа хаагчтайгаар төрийн үйлчилгээг иргэдэд одоо хүргэж ажиллаж байна. За засаг даргын тамгын газар маань одоо засаг даргын ажлын алба байдаг. Бидний ажил одоо ямар байгаагаас одоо засаг даргын болоод сум орны ажил одоо үнэлэгддэг ийм хариуцлагатай албаа. За 2013 оныг Уранга аймгаас төрийн үйлчилгээний шинжил иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил болгож зарласан. За үүний хүрээнд бол нэлээдгүй ажлуудыг төрийн албаагч, төрийн байгууллагууд маань хамтар зохион байгуулж байна. За тухайлах юм бол угтах үдэх үйлчилгээ, нэг цонхны үйлчилгээ гэх мэт ийм одоо иргэдэд арай ойр үйлчлэх ийм ажлуудыг бол төрийн байгууллагууд маань эхнээсээ одоо хийж эхлээд байна. За урд жилүүдийг бодох юм бол бас нэг давуу тал нь энэ жилээс эхэлж одоо төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр одоо сум орон нутагтаа иргэдийн санаа бодол тулгуурлаж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын нэлээд ажлуудыг одоо хийх боломжтой болсон. За үүний хүрээнд бол төрүүчээс одоо ажлууд хийгдээд явагдаж байгаа. За жишээлх юм бол албан байгууллагууд, аж ахуйн нэгж, гудамж хороолол, багуудын хаягжуулалтын ажлыг хийгдээд явж байна. Мөн төрийн байгууллагуудын цэвэр бохир усны шугамын засвар үйлчилгээ, голын голдрол засах гэх мэт одоо хийгдэх ажлын жагсаалтад орсон ажлуудаас ингээд төрүүчээс хийгдээд явагдаж байна. Би 1996 он хүртэл одоо тэр засаг дарга хийж баруун баялаанд ажиллаж байсан. Тэр үед одоо ер нь нэг эдийн засгийн байдал, улс орны байдал нэлээд хүнд байлаа. Нэг картын бараантаа орцсон хүмүүс идэж уух, хэрэглэх, нэтралаар тийм ховор дуу үе байлаа. Тэгээ бидний тэр тэнд ажиллаж байгаа удирдах ажилтан гээл очиж байгаа улсууч юу гэвэл тэр улсуудын чинь тэр байдлыг л жаахан өөрчилж сайжруулах тийм л бодлого өвөрлөж очиж байгаа. Тэгээ бид нар юу гэхээр одоо хамгийн гол нь одоо энэ л нэг одоо бизнесүүд юм да худалдаа намын хийдэг улсын зарж байгаа будаа гурилын үнээс доогуур тэдний зарж байгаа параметралаас доогуур үнэтэй тийм л зүйл олох шаардлага байсан. Тэр нь юу гэхээр хил худалдаа хөгжүүлэх. Улаанбаатар хоттойгоо аж үйлдвэрийн салбаруудтай, албан байгууллагуудтай хэлгээ холбоо тогтоох ийм ажиллагаа байсан. Хамаас ч бол одоо дэд үтсэж нэрчим хүчний асуудал дэд үтс бол хамгийн өндөр хөгжиж байгаа сан байгаа. Юунаас ч одоо энэ Баян хонгорын богод, Баян лив, Баян гов эрчим хүчийг авч байгаа шүү дээ. Дэд үтстэй одоо хамгийн өндөр хөгжлийн чадалтай энэ одоо манай сумдаар орилоо. Дээшээ одоо
баялаг, баянгой хоёр руу манайхаас авч байгаа. Хойшоо богд жист бас манайхаас авч байгаа. Тэгээ манай чинь нэлээд цаашаа ирээдүйтэй энэ ойдын залуучууд юунд бол би энэ ч бол нэлээ хөгжлийн ерөөсөө нэлээ төв болох байх гэж дотроо боддог. Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийн төлөөллийн төлөөчлөг хурал одоо үүсэж төлөвшөөд 20 жилийн өрөвдөж энэ хугацаанд энэ сум орон нутагтай холбогдсон олон чухал асуудлыг шийдвэрлэж томоохон бас ажил гүйцэтгэж ирсэн байгаа юм. Одоо суманд хийгдэж буй олон ажлууд одоо орон нутгийн хөгжлийн сантай холбогдож энэ бүтээн байгуулалтын ажлууд энэ жил 2013 оноос эхлэн хийгдэж эхэлж байна. Энэ хийгдэх ажлуудыг маань одоо орон нутгийн иргэд хөдөлмөрчдөө санал хүсэлт авч энэ суманд юу хэрэгтэй вэ? Энэ багт ямар ажил хийгдмээр вэ? Сум орон нутагт цаашлаад энэ аймагт ямар бүтээн байгуулалтын ажлууд байна гэдгийг иргэдээс авдаг болсон. Энэ маань бас зөв зүйтэй. Яагаад гэвэл энэ хийгдэж байгаа ажлын талаар хүмүүс иргэд маань бүгд мэдээлэлтэй болдог. Энэний талаар өөрснөө бас хийгдэх ажилдаа өөрснийхөө хүч хөдөлмөрийг зарцуулж энэ нь бас оролцох тэр боломж нэрж эхэлж байна. Сум орныхоо хөгжлийнхаа төлөө одоо бүгдээрээ хамтарч ив санаагаа нэгтгэж энэ нутаг орныхоо төлөө сэтгэл зүрхээ гарan хөдөлмөр цаашлаа хамтарч ажиллана гэдэгт хэрэгэлцэхгүй байна. Ингээд хамтдаа бас энэ сум орноо хөгжүүлэх нийгмийн эдийн засаг, соёл боловсролоор хөгжүүлж хамтарч энэ сум орныхоо аймагтаа улсдаа гэж гаргах тал дээр хамтарч ажиллах болно гэж хэлмээр. Хангай говийн хооронд халахын удамнуудаа харваганаас нас хөндлөн гулд давхсан газар гөрөө саратан авалсан урдын урд шилнүүд хөлгөмөр дурлдсан хөнди сайхан хоолойнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон хэмээн нэртэй яруу найрагч даш доржийн насгд орж нэгэн цагт их орныхон үдсгэлэнт байгалыг уран сайхнаар бишрэн шүлгэлсэн бий. Энэхүү шүлэг шиг хүмүүний амьдрал тэр дундан нүүдэлчин ардын амьдрал гэдэг өглөөний нарнаас үдшийн бүрийн хүртэл байгалийн түмэн бодисын дунд эрдэнэт малаан өсгөн ажид төрөн авгаа соёлын бодит жишээ болж нутаг бол устайгаан шүтэн барилдлагатайгаар олон зууны турш ажид төрсөөр ирсэн билээ. Үүний адилаар хангай говь хосолсон нутагтаа 4 цагийн зурлагаар дураараа нүүж амьдрах энэ хүн зун дунд нутгаан хайрлан бишрэх түүхийн хэцүү он жилүүдэд уулусан хайрлан хамгаалж үр удмаараа амьдран суугаан төрлөх нутаг гэдэг юутай сайхан төмөн ардын сэтгэл юутай бишрэм гэдгийг харуулах шиг. Баруун баян улаан сумын балчид 5 хушуу мал дотор тэмээ адуу хон ямааг илүү түлхүү үржүүлэн ажил төрж байна. За сум байгуулагдсны түүхт 90 жилээ энэ жил төгөөж байна. 90 жилийн хүрээнд болон сум орон нутгаа хөгжүүлэх хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үндсэндээ 2012 оноос хойш сумынхаа 90 жилийн хугацсан ажлуудыг төлөвлөн хийж байна. Сумын 90 жилийн ажлын хүрээнд 2-3 удаа салбар болгож ажлуудаа төлөвлөн ажиллаж байгаа. Өдөө аж ахуй, сумын тогтчлт, за мөн одоо уран бүтээлийн тал руу чиглэсэн ийм ажлуудыг л төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байна. Сумын бүтээн байгуулалтын хүрээнд сумын төвийн өнгө үзмжийг сайжруулах, сумын төвийн тогтчлтыг сайжруулах ийм ажлуудыг хийж байна. Сумд одоо шинээр халуун ус барьлаа. Сумынхаа төвийн барилгуудыг эсрэгээ засварлах, сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэх, явган үний замыг шинжлэх гэдэг ийм ажлуудыг сумын төвийн тогтчлтын хүрээнд хийж байна. Мөн өдөө аж ахуйн тал дээр одоо малчид руу чиглэсэн бэлчээрийн менежментийн төсөл, за мөн одоо малын удам хусааг сайжруулах, өвдөр хусааг сайжруулах чиглэлд анхаарсан. За мөн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ийм олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. За үүнээс гадна сум орон нутгаа сурчлах, сум орон нутгийн тухай түүхэн баримтат кино хийх, сумын
орон нутгийн судлах танхимыг сэргээн засварлах, сумын тухай дуу шүлгийн эмтгэл гаргах гэдэг ийм ажлууд бол сумын 90 жилийн утсан ажлуудын хүрээнд бол хийж байна. За үүнээс гадна бид сум орон нутгийнхаа өөрийн одоо бодит нөхцөл байдалтай уялдуулан сумынхаа хөгжлийн төлөвлөн жүргүүлэн ажиллаж байна. Жишээлбэл сумын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж байна. Мөн сумын төвийн хэсэгчсэн төлөвлөгөө боловсруулж сумаа одоо орчин үеийн шинэ жишг сум болохоор зорин ажиллаж байна. Манай сумын гол онцлог бол одоо ажил жуулчлал хөгжих боломжтой. Мөн дээрээс нь хөдөө аж ахуй газар тариалан хөгжих боломжтой. Энэ тал дээр мөн урлаг спорт бол манай суманд хөгжих, цаашдаа одоо улс аймаг дэлхийд одоо нэрээр гарах ийм тамирчид ийм төрөх боломжтой. Энэ талд бол нэлээд анхаарч ажиллаж байгаа. За ингээд одоо бид нутгийн хаан тухай тоочоод яриад байх юм бол одоо хүн болгонд зөндөө олон одоо юм ярих байх. За тэгээд миний одоо хамгийн гол дүгнэж хэлэх зүйл бол манай нутгийнхан тийм талбарын авьяасын одоо ген хөрөмтлөгдсөн тийм цагаагаарын хатуу нөхцөл зохицсон ийм баатарлаг хүмүүсүүд байд юм аа. За манай Улаанбаатар одох нутгийн зөвлөлийн гишүүд одоо бид бас энэ 90 жилийн ойг огтсон маш олон арга хэмжээнүүдийг одоо зориглон хийсэн. За энэний нэг нь бол энэ ханш нэх өдрийн одоо арга хэмжээ байлаа. Одоо энэ бүх монголчуудад зориулж хийсэн энэ буйны ажиллагаа. Дээр нь энэ бол одоо цэвэр шуу 100% одоо нутаг орны маань бүтээн байгуулалт руу орж байгаа. За энэ одоо хийгдэж байгаа баримтат хянагч гэсэн тодорхой хувь нь орж байгаа. Энэ санхүүжилт нь орж байгаа. За дээр нь бол бид Алтан нутаг гэж бүх хотын хамтарсан ийм сайхан урлагийн цэнгүүнийг зохион байгууллаа. За энэ цэнгүүн бол одоо манай одоо нутаг усны бас гаралтай, уугуул, суугуул, одоо өвөр ангаагаар овгордог, баруун бойлоноор овгордог энэ хүмүүс маань энэ пледийг хуралдаж авч тэр тоглолтыг үзснээрээ энэ сум орон нутгийнхаа 90 жилийн ойд бас оруулж байгаа бас нэг хувь нэмэр юм аа гэж ингэж ойлгож болно. Тийм учраас бид Алтан нутаг тоглолтыг бол одоо бүхэн өргөөний одоо заал пиг дүүрэн ийм сайхан халуун дулаан уур амьсгалтаагаар энэ сайхан тоглолтыг зохион байгуулсан. За мөнгө дөнгө сайхан хэдхэн хоногийн өмнө Алтан нутаг хүчит бүхийн барилдааныг асаац зэрэхэд зохион байгууллаа. Тэгээ асаац зэрэхэд зохион байгуулахад маань олон пүүс компаниуд бол ивент итгэсэн. Тэгээд энэ бүхийн барилдаан маань өөрөө Өвөрангай баруун буйлаан сумын 90 жилийн ой зориулагдсан өвөр хангаан гаралтай бүх бөхчүүд ирж барилдсан. Бүх бөхчүүд маань өөрсдөө одоо өвөр хангаан баруун буйлаан сумын 90 жилийн ой нэрмжтийн барилдаанд ирж барилдаж хүндэтгэл үзүүлж одоо энэгээрээ цаашлаад одоо өөрсдөө одоо энэ өвөр хангаачууд маань баруун буйлаанчууд маань одоо бүх морь суур одоо юу гэдэг бүх л талдаа бид нар одоо хамтдаа шүү гэдэг юм харуулж байгааг нэг хэлбэр юм аа. Та бүхэн маань өвөр хангаачууд маань баруун буйлаанчууд та бүхэн маань түүхт 90 жилийнхаа оюун баярыг сайхан тэмдэглээрээ та бүхэндээ эрүүлэнх ар жаргал хамгийн сайн сайхан бүхнийг өдөр зөвлөхийн гишүүдийн өмнөөс болон хувьяасаа эмхэн эмчилж байна. Оргилон үүлэн дэн өмбсөн зүүн богд шүтэн минүзэ ойлтон нууран дан шумбсан зүмбөрөговийн шилтгэн минүзэ тиймээ эртний түүхийн улбаатай он цагийн урт долон аавын хүүгийн унсан газар угаасан усанд болсон хангай говь хосолсон хайрыг татсан нутаг билээ. Тэр дундан нүдэн хүнхрээгийн бүрдний нуур тэрэмтийн цав тах халтар хайрхан шар бүрд дэнхийн хоолой баваа нуур луугийн тэг таацын цагаан аваа хотог уул цахир хайрхан андайм бургастын ам баян улаан хайрхан өшгөг зүүн богд хөрөн хатны аршаан нарийн улаастай ханхын ам гэхмэтэй гадна дотны хүмүүс үзвэл нүд хужирлах олон арван байгалийн өвөрмөц тогтцтой хангай говийн үдсгэлэнт байгаль баруун баян улаан суманд бий. Мөн үнийг чон ирвэс аргал янгэр тарав гэхмэт раатан амьтад илбэг. Энэ л сайхан уудам нутагтаан хэдэн үеэрэн аж төрж ирсэн баруун баян улаан сумын хүн зон хайрхан шүтэнүүдийнхэн буян заяагаар уул усаан дээдлэн
хиймэр сүлдэн өөдөөн байж энх тунх амар тайван үр хүүхдэн өсгөн жарган суусаар байна.